Буддын шашин ба археологи олон улсын эрдэм шинжилгээний хурал 3 дахь удаа боллоо. Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн Гандан тэгшлийн хэдийн эрдэм соёлын хүрээлэн Голомт банк хамтарч зохион байгуулжээ. Уг хуралд манай улсаас гадна Оросын холбооны улс, Япон, Солонгос, Бүгд найрамдах Хятад ард улсаас олон улсын эрдэмтэн судлаачид оролцож, бурхан шашны эдүүлгийн зүйл, түүнд чиглэсэн археологийн судалгааны үр дүнгээ танилцуулсан байна. Голомт банк болон Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн Гандан тэгшлийн хэдийн эрдэм соёлын хүрээлэн хамтран энэ төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна. За төслийн хүрээнд археологийн хэд хэдэн судалгаа хийж, үр дүнд нь түүх шинжлэх ухааны ач холбогдол бүхий 3000 гаруй олдвруудыг илрүүлсэн байна. За ерөнхийдөө бол сурвалжийн мэдээ баримтыг үндэслээд бол судлаач нар хүнүүгийн үеэс бурхан шашин дэлгэрсэн гэж үздэг. Гэтэл бол яг тэр тодорхой бит баримт бол байхгүй. За бидний одоо олж байгаа баримтаар бол ямар ч сан хамгийн цаатлын он баримт бол жужааны үед холбогдож байна. Одоогоос 1500 орчим жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ төслийн хүрээнд бол ерөнхийдөө бол буддын археологийн дурсгалуудыг судлах ийм ажлуудыг хийж байгаа. Нийтээр ер нь хүмүүс ихэнхдээ ойлгохдоо 1700-аас хойш манжууд ер нь бурхан шашин дэлгэрүүлсэн гэж ингэж их ойлголттой байдаг. Тэгвэл манай үсэлийн голомт төсөл бол ерөнхийдөө 1700-аас хойш ийм алт судалгаа ерөөсөө хийдэггүй. Өмнөх үеийн 2000 жилийн өмнөх үеийн монголчууд ямар шинжлэхтэй байсан бэ гэдгийг түүх археологийн бичгийн сурвалжаарт нотлох нөгөө талдаа археологийн бие талдруулаад нотолж өгөх энэ төвөд гаргаж иж байгаа сонирхолтой гэсэн. Өв соёлын голомт төслийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлаас гадна буддын шашин ба археологийн судалгаа тусгай үзэгслэн Гандан тэгчлэн хэдийн Бат цагаан дуганд 1 сарын хугацаатай гарч байна. Төслийн хүрээнд олдсон археологийн олдвруудыг нийтэд нээлттэй танилцуулж байна. Энэ үзэгсэлэнд Монголын нутагт хамаарах буддын археологийн үнэт олдвор, хөшөө, дурсгал зэрэг 200 гаруй олдвор дэлгэгдэжээ. Улаан аймгийн сэргээн сумдад Дасгондида гэдэг хүн чулуу өшийг бол бурхан багшийн дүр гэдгийг Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн хамт олон маслаг хийж буддийн шашны дурсгал гэж нотлоод өнөөдөр энэ үндэслэгийн танхимд нээлттэй зарлж олон түмэнд үзүүлж харуулж байна. Монгол улсын анх бат бүх бурхны шашин хоёр бол цаас цаашдаа Монгол улсыг дэлхийд дахин төлөөлөх томоохон үндэс зүйл юм а гэдэгт Голомт банк бат итгэлтэй байдаг болохоор энэ төслийг санаачилж итгэвтэйгээр оролцож явж байгаамаа. Буддын шашин ба археологи олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголоос олдсон эд олдврын зүйлийг олон улсад таниулах, буддын шашин хийгээд төрт ёсны түүхийг үнэн зөвөөр бичиж үлдээхэд оршиж байна. Цаашлаад шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг шин түвшинд хүргэх чухал ач холбогдолтой юм а.